Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэргэжлийн хэмжээтэй холбооны ээлжид нийтдэг хичээлийг бүлэгжээ. Хичээл 178. Энэ хичээлээр үйлдвэрийн зардлын хэлбэлзлийн шинжилгээг өргөжлүүлэн олж үзнэ. Үйлдвэрлэлийн зардлын хэлбэлзлийн шинжилгээг судлахад өмнөх 177 дугаар хичээлдээр авч үзсэн математик томьёолыг ашиглаж өргөжлүүлэх болно. Холбогдох нийгэм сүлжээний хаягийг энэ зааж өглөө. Өмнөх хичээлдээр өгөгдсөн том мэдээллийг хүснэгтлэн энд харууллаа. Гэхдээ өмнөх хичээлдээр үйлдвэрлэлийн зардлын хэлбэлзэлд нөлөөлсөн хүчин зүйлийг нэг хүснэгтэнд нэгтгэн энд бичсэн томьёоны дагуу авч үзсэн бол энэ удаа дээрх нэгдсэн хүсээ нэгдийг хоёр хэсэг болгон задласан. Эхний ээлжинд хувьсах холбоны зардлын нийлүүлэл мөн түүн дээр тогтмол зардлын нийлүүлэлийг дэлгэрүүлэн авч үзлээ. Эхний хүснэгтэн дээр хувьсах холбоны зардлууд нийлүүлсэн өдөртөн хувьсах дэмжигдэхүүн машин зав мөн шууд зардал болон холимог зардлын том дэлгэв энд харуулсан. Эхний нэмрээр зардлын төсөвт хэмжээ 150,000. Дараагийнхдаар нь бол машин цагийн гүйцэтгэлд ногдох шууд материал болон хувьсах зардлын төсөвт хэмжээ 156,250. Эндээс эхний ээлжинд машин цагийн нөлөөлөл буюу үүнийг хувьсах үрээсийн хэлбэлзэл гэж нэрлэдэг. Энэ дээр холбогдох том мэдээллийг томьёонд оруулж энд бичсэн байна. Энэ дээр бол дельта X энд бол шууд материалын хувьсгалын зардлын төсөвт хэмжээ энд бичигдсэн. Ингээд хувьсах үрээсийн хэлбэлзэл бол 625,000 гэж байна. Энэ хувьсах үрээсийн хэлбэлзэл дээр тогтмол үрээсийн хэлбэлзэл 18,750-ыг нүүл өмнөх 177 дугаар хичээлдээр авч үзсэн 25,000 гэсэн хувьсах болон тогтмол үрээсийн хэлбэлзлийн дүн гарч ирэх юм аа. Энэ дүн дээр нэмэх юм бол 25,000 гарна. Дараагийнхдаар нь бол энд зарцуулалтын хэлбэлзлийг шууд материал болон хургалтын зардлаар нь задлан энд авч үзлээ. Эхний ээлжин дээр энд шууд материалын зардлын нийлүүлэл дельта С, дараагийнхдаар нь бол хургалтын зардлын нийлүүлэл бол энд бичигдсэн байна. Энэ хоёрын нийлбэр бол өмнөх хичээлдээр авч үзснээр дагуу бол 23,750 байна. Энэ дүн дээр 9,500-аар 14,250 нэмэхэд 23,750 гарсан байна. Ингээд үйлдвэрлэлийн зардлын хэлбэлзэлд нөлөөлсөн 3 хүчин зүйлийн нөлөөллийн нийлбэр бол 30,000 болж байна. Харин хоёрдугаар энэ хүснэгтэл дээр тогтмол зардлын нөлөөллийг авч үзсэн. Түрүү хэлсэн эхний ээлжин дээр бол энэ дээр бол өдөртөн хувьсах дэмжигдэхүүн буюу машин цагийн нөлөөлөл энэ бол тогтмол үрээсийн хэлбэлзлийг бол илэрхийлж байгаа. Дараагийнх нь бол тогтмол үйл ажиллагааны түвшингийн нөлөөлөл бол энэ дээр гарч байна. Энэ үнийг бол ашиглагдаг хүч чадлын нөлөөлөл гэж ингэж үздэг. Энэ хоёрын нийлбэр бол тэг гарч байна. Хэдийгээр энэ дээр
хоёр хүснэгтэй задлаж ингэж хэлбэлзлийн нөлөөлсөн хүчин зүйлийн нөлөөллийг судалгаад энд тэг гарч байгаа боловч үүнийг хараад логик дүгнэлт хийхэд бол энэ 18,750-аас 6,250 нэмэхэд бол хувьсах болон тогтмол ор хэсгийн хэлбэлзлийн 25,000 энэ дээр зарцуулалтын хэлбэлзэл бол энд задлаж гарсан нөгөөх нь ашигладаг хүч чадлын хэлбэлзэл гэж энэ хоёр доо хоорондоо бол харилцан өсөж тэг гарахгүйгээр нөлөөллийг бол заддан харж ийм боломжтой болж байна. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөж байна.